Сайн байцгаана уу? Та бүхэндээ Дорнот аймгийн хаан уул сургуулийн бага ангийн багш Чэсвда миний би явцын үнэлгээний 3-2-1-ийн аргыг хэрэгжүүлэх арга зүйн санааг танилцуулж байна. За энэхүү аргын зорилго нь бол сурагчийн хичээлийн агуулгад хийсэн дүгнэлтийг сонсох, сурагчид өөртөө итгэлгүй байгаа болон илүү тодруулах шаардлагатай эсэхийг нийлрүүлэх, багш дараагийн хичээлийн төлөвлөгөөгөө сурагчдын хэрэгцээнд тулгуурлан засан сайжруулах бол зорилготой маа. За сурагчдад суур болон ерөнхий чадвар олгох бүх судлагдхууны хичээлд эсвэл шин сэдв үзэж дууссаны дараа мөн нэг бүлэг сэдвийн төгсгөлд ашиглахад бол тохиромжтой. Хичээлийн төгсгөлийн 5-10 минутад сурагчдад цаас эсвэл тусгай карт тарааж дараах 3 асуултанд хариулахыг хүснэ. За багшийн зүгээс анхаарах зүйл байгаа. За нэгдүгüүрт нь мэдээллийг цуглуулах. Сурагчдын бичсэн цаасыг хураан авна. За нэртэй эргүүлж байж болно. За дүн шинжилгээ. Багш сурагчдын нэг асуулт хэсгийг анхааралтай уншиж нийтлэг алдаа эсвэл ойлгоогүй эсэхийг тодорхойлно. За хариу үйлдэл буюу дараагийн хичээлийнхэн сурагчдын асуусан нэг асуултын хариултыг өгч ойлгоогүй хэсгийг нь дахин тайлбарснаар явцын үнэлгээ бодит үр дүнд хүрнэ. За хэрэгжүүлэх үе шат. За нэгдүгüүрт нь бол өнөөдрийн хичээлээр ойлгоогүй байгаа эсвэл тодруулах хүссэн нэг асуултаа бичээрэй. За дараа нь бол өнөөдрийн хичээлээр сонирхолтой санагдсан эсвэл амьдралд хэрэглэж болох 2 зүйлийг бичээрэй. За өнөөдрийн хичээлээс хамгийн сайн сурч мэдсэн 3 чухал зүйлээ бичээрэй гэх мэтээр бичүүлж авнаа. За мөн багш асуултыг өөрчилж болно. Өнөөдрийн хичээлээс хийж чаддаг болсон 3 зүйлээ, хэцүү байсан 2 зүйлээ, бусдаас асуух 1 зүйлээ гэх мэтээр багш өөрийнхөө хичээлд тохируулж өөрчилж бас болно. За сурагчид 3 чухал зүйлийг бичгийг маш их чухалчлах магадлалтай байдаг. За аль болох багш нэг асуух зүйлийг гаргуулахыг хичээвэл олон төөрөгдлийг шийдэх боломжтой юм аа. За анхаарал хандуулсанд баярлалаа.